Муур дахиад үнэг 3. Азархан дахиад муур 2 байж гэнэ. Нэг удаа муур ой руу явахаар болж дахиандаа цонхоор битгий хараарай. Цонхоор харвал үнэг аваад явчихна шүү хэмээн чамдлан загчээ. Муур яваад өгч харин үнэг ирээд ингэж дуулжээ. Азархан дахиахан алтан залаахан минь цонхоор нэг шагаагаж чамд буурцаг өгнө шүү. Азархан дахиад тэсэж чадсангүй цонхоор дөнгөж шагаатал үнэг түүнийг шүүрч аваад явжээ. Харин дахиад муур ах минь үнэг намайг харанхуй ой руу авч явна, намайг авраач хэмээн хашгирч гинэ. Муур холгүй байсан болохоор азархан дахиад сонсоод гүйж ирээд үнэгнээс дахиад аварчээ. Дараа өдөр нь муур дахин явжээ. Харин үнэг дахиад гүйж ирээд азархан дахиахан алтан залаахан минь цонхоор нэг шагаагаж чамд буурцаг өгнө шүү. Азархан дахиад толгоогоо дөнгөж зүхэлгэл үнэг түүнийг шүүрч аваад явжээ. Азархан дахиад л хашгирч гинэ. Муур ах минь үнэг намайг харанхуй ой руу ойн дэртээ өндөр уулын цаана харанхуй үүр рүүгээ авч явна. Муур үнийг сонсоод амжиж ирээд үнэгнээс азархан дахиад аварчээ. 3 дахь өдөр нь муур хэлж гинэ. Би өнөөдөр хол явна. Чамайг сонсохгүй. Цонхоороо бүү шагаагаарай гинэ. Муур явж харин үнэг аль хэдийн цонхон доор нэрээд азархан дахиахан алтан залаахан минь цонхоороо нэг шагаагаж чамд буурцаг өгнө шүү. Азархан дахиад удаан дэвтсэн боловч тэс чадалгүй цонхоороо шагаажээ. Тэгтэлж үнэг түүнийг аваад явчих. Муур эргэж ирэхэд азархан дахиад байсан. Муур гашуудж байгаад найзыгаа аврахаар явжээ. Тэр үнэгний овоохоод дөхөж ирээд ятах тоглоом дуулж эхэлжээ. Үнэг муурын дуулахыг сонсож байтал азархан дахиад баярлсандаа кукареку хэмээн хашгирчээ. Муур азархан дахиад шүүрч аваад гэрлүүгээ гүйж гинэ. Маш сайн магадлан бодоод маргаашийн үлгэрийг дэлгэн сонсоорой. Ардынхаа сайхан үлгэр шиг амар сайхан жаргаарай.